Өнөөдрийн хичээлээр C нэмэх програмчлалын хэл дээр хэрхэн анхны програмаа бичих талаар тайлбарлая. Энгийн тулд чагт түлхүүргийг тавиад араас нь include буюу агуулж байна гэсэн толгой байлаа бичээд их багын тэмдэглээ нээгээд дотор нь IO stream гэсэн толгой байлаа зааж өгнө. За энэ маань оролт гаралтын урсгалыг хяндаг input output stream гэсэн толгой файл байгаа. За үүний араас C нэмэх програмчлалын хэл дээр нэг онцлог бол хавсаргаж бичдэг нэг түлхүүрэг байдаг. Энэ маань using name space гэсэн std гэсэн түлхүүргнүүд байдаг. Ингэснээр таны одоо C нэмэх програмчлалын хэл дээр бичсэн тэр оролт гаралтын функцийг энэ програмд ашиглах боломжтой болж байна гэсэн үг. За үүний дараагаар int main гэсэн үндсэн функцаа нээгээд гоё хаалтаа нээж ханаа. За энэ 5 дугаар мөрөн дээр үндсэн програмын хэсэг бичигдэнэ. 5 дугаар мөрөн дээр cout буюу C output гэсэн гаралтыг илэрхийлэх түлхүүр үгийг дотор бид нэр хэвлэх тексттэй бичиж өгнө. За жишээлбэл hello world гэсэн текст байж гэн. За энэний араас мөрийг хааж цэг таслыг бичиж өгнө. За 6 дугаар мөрөн дээр бид return гэсэн түлхүүр үгний араас тэг гэдэг зай аваад тэг суудахыг оноогоод цэг таслаар хааж өгнө. C нэмэх програмчлалын хэл болон C програмчлалын хэлийн нэг онцлог бол тухайн үндсэн функцийн буюу одоо 4-7 дугаар мөрний хооронд бичигдсэн гоё хаалт нээгээд гоё хаалтаар дуусч байгаа энэ хэсгийн дотор байгаа бүх мөрүүдийн ард цэг таслыг бичиж өгдгөөрөө ялгаатай байдаг. Одоо энэ хөө бичсэн програмаа ажиллуулж үзье. Ран туторыг дарлаа. За гарсан үр дүн маань энэ доор харагдаж байна.